За ямар ч байсан одоо оюу толгой анхны хөрөнгө оруулалтын гэрээ 2009 онд байгуулагдсанаас хойш ингээд 17 жил боллоо. За тэгээд та бүхэн санаж байгаа бол яг 7 сарын өмнө шинэ шалгах төр хороо байгуулагдаад олон нийтийн 3 өдрийн сонсголыг хийж одоо ард түмэн 3.5 саяла оюу толгой дээрх асуудлыг бүгдээрээ ойлгож авсан. За тэгээд бас энэ 120 дугаар тогтоол гараад 7 сарын хугацаанд бас учрлын засгийн газар 100 хоногтой багтаад одоо бас нэг түүхэн хилцээр хийсэнд бол баяртай байна. За энэ дээр бол хид хідэн асуудлууд байгаа шүү дээ. 100 дугаар тогтоол дээр бид нар бол шийдлээ маш ойлгомжтойгоор хийцэн байгаа тийм. Ер нь бидний ногдол ашиг авахгүй байгаа үндсэн шалтгаан бол ерөөсөө энэ өндөр зээлтэй тийм зээлийн хүүтэй холбоотой байсан. Тэгэхээр ямар ч гэсэн зээлийн хүү дээрээ одоо 2.5% тийм одоо бууруулсан байна. За энэ бол ингээд цаашдаа бид нэр ингээд өдөр тутам тоологдох зээлийн хүү тэр чинийгээрээ бас багасна гэсэн үг л дээ. Тэгвэл бас нөгөө талаасаа энэ тэр чинийгээрээ бас ингээд өгөөж гэж тооцож болохгүй шүү дээ. Тэгэхээр зээлийн хүү багасна гэдэг бол зардал багасна гэсэн үг. Зардал багасж байгаад ногдол ашиг авах хугацаа одоо наашлах тооцоо гаргах хэрэгтэй гэсэн үг. За тэгээ хамгийн гол нь бол ерөөсөө бидний нэгдүгээрт бас хийх ёстой зүйл бол ялцч ногдол ашиг авахгүй. Үнэхээр одоо та нар одоо Rio Tinto энэ ондоо 26 ондоо 7.5 тэрбум долларын орлоготой ажиллаад нэвэл одоо үүнээс 90 мөнгө усгалан 5 тэрбум байна шүү дээ. Тэгэхээр энэс чинь бид нэр 5 тэрбумын зүгээр 34% оногдохоо авъя гэхэд бид нэр 1.7 тэрбум буюу 6 их найдахгүй. За энэ 6 их найдыг хэрвээ бид нар ногдол ашгаар хэрвээ энэ жилдээ те багтаад авч чадах юм бол үнэхээр энэ бол том алхах ажилт болох хэрэгтэй те. Тэгэхээр одоо ногдол ашиг хэд авах гэхээс одоо нэгсэндээ бас одоо бүх зүйл хамаарна. За мөн одоо онтре дээр одоо хилцэл явахаар болж байгаа шиг байна тийм. Тэгэхээр онтрын хилцэл дээр бид нар маш анхааралтай тийм ажиглах хэрэгтэй. Онтрын хилцэл амжилттай болно гэдэг бол Монгол улсын түүхэн 3 дахь хилэлцээр дээр бид болон бидний үр хөвгөд цаашдаа энэ оюу толгой бүлэг ордоос хэр хэмжээний одоо үр хөвгөж хүртэх вэ гэдгийг үндсэндээ тодорхойлох хамгийн том зүйл бол одоо онтре болж байна гэсэн үг. Тэгэхээр онтрыг маш анхааралтай бүгдээрээ ажиглах хэрэгтэй. Онтрын хилцэл Монголын талд ирэх ашиг хангасан амжилттай болох хэрэгтэй. За тэгээд энэ одоо онтрын хилцэл бол одоо 120 дугаар тогтоолоор засгийн газар чиглэл болгоод өгөгдсөн. Тэгэхээр энэ улсын хурлд орж ирэх тэрийг одоо бид нар анхааралтай ажиглах хэрэгтэй. Тэгэхээр энэ онтрын асуудал дээр юу яригдах вэ гэхээр одоо Монгол улсын жилийн амнаад яригдсан шүү дээ. Тэгэхээр яг энэ цаг мөчид онтрын хилцэл өнөө маргаашгүй эхлэх засгийн газрын шийдвэр нь гарчаад байхад жилийн амнаатыг бид нар одоо бууруулна гэд ингээд одоо жишээлбэл одоо эдийн засгийн байнгын ороогоор одоо 2 цагийн дараа авах гэж шүү дээ тийм. Зарчмын зөрүүтэй ингээд санал хэсэг бүлэгнүүдэд гаргаа явж байна те. Тэгэхээр энэ бол өөрөө ингээд ерөөсөө пайж болохгүй зүйл байхгүй. Тэгээ хэдэн тэрбум долларын үр дагавартай хилцэл орох гэж байхад жилийн амнаатаа одоо бууруулж тэг хиний талд ямар шийдвэр гаргах гэдэг те. Тэр энэ дээр бас бүгдээрээ анхааралтай ажиллах хэрэгтэй. Өнөөдөр эдийн засгийн байнгын ороогоор ороод чуулганаар энэ өдөртөө багтаж орох гэж байна. Тэгэхээр бид нар ингээд оюу толгой дээр том шийдвэр гарлаа гэдэг ингээд хамаг анхаарал тийшээ явж байгаа хооронд иймэрхүү зүйлүүд явж болохгүй шүү. Тэгэхээр үрдээ та бүхэн ч гэсэн сэтгүүлчдэн дээр маш анхааралтай ажиглаж энийг сурвалжлаараа тий. За тэгэхээр дүгнэж хэлэхэд бол тэгэхээр ямар ч байсан 7 жил тутам бас ингээд зээлийн хүүг ярьдаг байсан энийг 3 жил болгож ийн гэдэг бол сайн хэрэг. 3 жил дотор чинь эдийн засгийн олон зүйл өөрчлөгдөнө. Тэгэхээр бид нар ч гэсэн 3 жилийн дотаараа одоо дахин хилцэх боломжтой болж шүү дээ. Тэгэхээр энэ бол дэвшлүүд. Гэхдээ энэ бол цаашдаа хамгийн гол нь Монгол улсын үр өгөөж хөрөнгө оруулагч анх амласан 120 дугаар тогтоол дээр бичсэн те 53% үр өгөөжтэй хүрэх гэдэг нь бүх зүйл чиглэх ёстой. За ямар ч байсан 53% өгөөж рүү бид нар бол ингээд одоо учрлын засгийн газар бол тэг бас түүхэн хилцээр игээд ойртуулж байна. Тэгээ одоо энийгээ онтрын хилцэлтэй за таны хэлж байгаа одоо яг менежментийн төлбөр дээр 50% бууруулсан. Тэгэхээр энэ яг бусдуултайгаа харьцуулах юм бол илүү жижиг л те. Гэхдээ яг бас ингэ дэвшил гаргаа явж байна тийм. Тэр алхам алхмаар ойртол явж байна. Тэгэхээр 53 өгөөжтэй бид нар л хамгийн гол нь ерөөсөө хүрэх ёстой. Энэ болтол бол анхаарал хаашаа сарниж болохгүй. Энэ болтол бид нар бас бүх зүйлийг анхааралтай ажиглаж бас засгийн газар ч гэсэн шаардлагатай үед ташуур болоод одоо явах болно. 34%-ийг роялтигаар орлуулъя гэдэг хувилбар ер нь ямар юм бэ? Бид 17 жил өөрсдөө эзэмшиж байгаа үйл дээр зээл төлсөн шүү дээ. Тэгэхээр оюу толгой төсөл дээр те одоогийн байгаа 34%-ийг роялтигаар орлуулна гэдэг бол өөрөө тэнэглэл болчихж байгаа одоо. Яагаад гэх юм бол бид ногдол ашиг авах гэдэг шүү дээ. Ногдол ашиг 1.7 тэрбум доллар хүртэл авах боломж байхад бид роялтигаар орлуулна гэдэг бол энэ ч одоо бас юу яриад байгаа юм гэдэг агуулга руу орох гээд байгаа биз. За тийм учраас одоо 34%-ийг оюу толгой дээр роялтигаар орлуулна гэдэг энэ агуулга бол одоо өмнөөс хойш түүнээс цааш тэнэглэл шүү. Энэ байж болохгүй. Харин
онтрэ дээр те 34% авах юм уу? Онтрэ дээр амнаатаар орлуулах юм уу? Тэгэхээр энэ дээр засгийн газар одоо тооцоолоо бодох ёстой гэсэн үг. Гэтэл яг роялтигаар орлуулахаар зэсийн амнаат яригдана да тийм үү? Тэгэхээр яг зэсийн амнаат ярихаар аваачид бид нэр одоо яг хилцлийнхэн өмнөх өдөр нь бууруулчих болохгүй зүйл юм чинь тийм үстэй. Тэгэхээр тийм учраас энэ дээр анхаарлаа одоо хандуулах ёстой гэж хэлж байгаа. За тэгэхээр ер нь цаашдаа одоо 120 дугаар тогтоол үндсэндээ ингээд амьлах ёстой. Тэгэхээр үндсэндээ амьлах ингээд том эхлэл нь одоо тавигдаа явчлаа тийм. За тэгэхээр бас энэ завшааныг ашиглаад энэ бас 7 сарын хугацаанд хянаш шалгах түр орны гишүүдээр ажилласан бас гишүүдтэй бас талархал илэрхийлье гэж бодож байна.